За. Хэдүүлгийн үзэх хичээл ойлгомжтой оон хөдөлгөөн. За ойлгомжтой оон хөдөлгөөнийг үзэхээс өмнө ойлгомжтой хөдөлгөөнийг маш товчхон давтъя. За бид бүхний бол одоо хамгийн сайн мэддэг хөдөлгөөн болсон. За ойлгомжтой хөдөлгөөнийг товч давтвал үндсэндээ ойлгомжтой хөдөлгөөн бол үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback, үндсэн хэмжээ гэсэн ийм бүтцүүдээс бүтдэгэ гэдэг хэдүүлээ өмнөх хичээлүүдээс үзсэн. За ингээ ойлгомжтой хөдөлгөөний хамгийн чухал зүйл бол шилжүүлэгчийн хөдөлгөөн байдгаа гэдэг тийм. За шилжүүлэгчийн хөдөлгөөн огцом явсан байна, огцом унсан байна, огцом өссөн байна. За энэ хөдөлгөөний бүтцийг ажиглавал энэ их гоё хөдөлгөөн. Үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback, хэмжээсийн гүйцэлт. Бид эдийн үүнээс хойш нөгөө захиалга өгөх хөдөлгөөний нөхцөл бол яг энэ. Энэ хөдөлгөөний pullback-ыг олж чадна гэсэн үг. Энэ хөдөлгөөнийг маш сайн чийжлэнэ. За энэ бас хэдүүлгийн захиалга өгөх нөхцөл энэ хөдөлгөөний pullback-ыг бас олж чадна гэсэн үг. Яг энэ хавцаа дуусгах юм. Зоон үүсгэнэ гэсэн. За ойлгомжтой хөдөлгөөн бол нэг ийм хөдөлгөөнийг хэлдэг байна. За ингээд хэдүүлээ өмнөх хичээлүүдээс яг энэ ойлгомжтой хөдөлгөөний бүтцүүдийг бол үзсэн тийм. Үзсэн. За тэгэнгүүт нөгөө ойлгомжтой хөдөлгөөнийг үзэх үед бид хэдэд нэг ойлгомжгүй байсан зүйл нь юу вэ гэвэл за ойлгомжтой хөдөлгөөн гэдэг ийм хөдөлгөөн явдаг юм байна тийм. Үндсэн хөдөлгөөн явлаа, pullback хийлээ, шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа. За тэгээ энэ чинээс доошоо pullback-ийн хөдөлгөөн явна. За энэ pullback-ийн хөдөлгөөн нь энд дуусч болно, энд дуусч болно, энд дуусч болно гэсэн сонголтуудтайс A, B, C гэдэг. Бид бүхэн ингэж үзсэн тийм ээ. За тэгэнгүүт энэ pullback-ийн хөдөлгөөнийг энэ төвшнөө, энэ төвшнөө, энэ төвшнөө гэдэг зүйлийг олж чадахгүй байсан. За одоо тэгвэл эхний ээлжинд хэмжээний тусламжтай олдог болно гэсэн. За яаж болох юм бэ гэвэл энэ pullback-ийн хөдөлгөөнт хамгийн ихэнд хэдүүлээ ажиллая. За ажиллаад үзэх үед ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөн энд явж гин. Үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback гэдэг ийм хөдөлгөөний бүтцийг ойлгомжтой хөдөлгөөн маань хийсэн байна. За энэ ойлгомжтой хөдөлгөөний энэ pullback-ийн хөдөлгөөнийг задлана. Задлагтаа яах юм бэ гэвэл бидэд жишээ нь нэг цагийн ланд ийм бүхэл том ойлгомжтой хөдөлгөөнийг татсан бол 30 минутын лаг тавина гэсэн үг. 30 минутын лаг тавьж хагаад энэ pullback-ийн хөдөлгөөнтөө ажиллана гэсэн үг. За ингээ 30 минутын лаг тавинд буюу тухайн шинжилгээ хийсэн цагтаа чигээ олох нь байна. Чигээ олцоод нэг багасгаад pullback-ийн хөдөлгөөнийг олно гэсэн үг. Нэг багасгаад. За ингээ нэг багасгаад pullback-ийг олох үед энэ огцом унж байгаа энэ хөдөлгөөн дундаа яг нэг ийм хөдөлгөөнүүдийг хийж байгаа. Энэ хөдөлгөөн илүү ойлгомжтой болно. Яг энэ шиг. Үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback, үндсэн хэмжээ гэдэг. Яг ийм ойлгомжтой хөдөлгөөний бүтэц үүснэ гэсэн үг. Яг энэ хөдөлгөөнд. За тэгэнгүүт бид цагийг багасгаад ийм хөдөлгөөнийг мэдээд авчлаа тийм. За нэг ийм хөдөлгөөний бүтэц үүсгэн. Тэгээ энэ үед яах юм бэ гэвэл бид нэлээд нөхцлүүдийг үзсэн. Энэ нөхцлүүдийн маань нэг нь юу вэ гэвэл ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хэмжээ тийм. Үндсэн хэмжээ. Одоо энийг би дахиад автъя. Үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback. Тэгээд дээшээ явж байгаа энэ үндсэн хэмжээ шилжүүлэгчийн хөдөлгөөний хийн одоо нэгсэндээ үндсэн хэмжээ шилжүүлэгч болох нь байна. Эсвэл энэ үндсэн хэмжээ болоод ингээд дуусгана гэсэн. Ийм сонголт байдаг тийм. За тэгвэл энэ хизээ үндсэн хэмжээ байж дуусаад хизээ энэ шилжүүлэгч болоод идэх юм бэ гэдэг нөхцөлийг хэдүүлээ үзсэн. Ингийн өмнө яг энэ хөдөлгөөний бүтцийг яг ойлгоно гэсэн үг. За энийг би товчхон задлвал үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн тэгээ pullback-ийн хөдөлгөөн доошоо явж байна. Энэ pullback-ийн хөдөлгөөн доошоо явахдаа ойлгомжтой хөдөлгөөнийг хийж байна тийм. За үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback, үндсэн хэмжээ гэсэн ийм хөдөлгөөний бүтцийг энэ хөдөлгөөн маань хийж гин гэсэн үг. За тэгэнгүүт хамгийн сүүлийн одоо энэ хэмжээг шалгана. Энэ хэмжээг шалгахдаа яг энэ pullback-ийн хөдөлгөөнүүд ихэнхдээ ингэдэг сайн ажиглавал энэ ойлгомжтой хөдөлгөөн чинь том ойлгомжтой хөдөлгөөний pullback гэхгүй юу? Яг ийм үеч үү заяа. Ийм үед. Ийм үед яадаг юм бэ гэвэл шилжүүлэгчийн хаяас ойлт явсан, ловоос нь ойлт явсан холбоо татж байгаа.
Тэгвэл үндсэн хөдөлгөөний хай олдтой энэ хөдөлгөөний лоу олдтой гэдэг хэвгүй. Одог pullback гэдэг ихэнхдээ. Тэнгүүд бидэд яах юм бэ гэвэл энэ хөдөлгөөнийг шилжүүлэгчийн хөдөлгөөн мөн үү гэдгийг холбоо татна гэсэн. Шууд пебугаа аваад бүхэлд нь ингээ холбоо татчихна. Тэнгүүд нөгөө өмнөх шилжүүлэгчийн хөдөлгөөний 8 баталгаанд хэдүүлээ нэг юм нөхцөлөдөг үтсэн те. За шилжүүлэгчийн хөдөлгөөн нь үндсэн хөдөлгөөнөөс богино ажиллахгүй. Шилжүүлэгчийн өмнөх pullback хөдөлгөөн нь нэгэн цагийн 30% ийм зайтай эсэлж болохгүй гэдэг нөхцөлөдөг үтсэн. Аль нэг нөхцөлийн энэ биелүүлэхгүй байвал үгүй энэ шилжүүлэгч биш болчихно. Үндсэн хэмжээ ханаа дуусчих нөхцөл болно гэсэн үг байхгүй. Тэгвэл яах юм? Эндээс бай өгч болно гэсэн. Хизээ бидэд энэ хөдөлгөөнийг шилжүүлэгчийн хөдөлгөөн байж болох юм бэ гэвэл хөдөлгөөн том ийм хөдөлгөөний pullback биш ингээ явж байгаа хөдөлгөөн чигээ хадгалаа явж байгаа ийм хөдөлгөөний үед шилжүүлэгчийн үндсэн одоо энэ үзээд байгаа энэ хөдөлгөөн чинь шилжүүлэгч болоо цаашаа явчихна гэсэн. Нэг юм авч чиглэлийнхаа дагуу явж байгаа юм хөдөлгөөн байвал. Энэ доошо уналтын том юм хөдөлгөөн байхгүй. Ийм байна гэсэн үг байхгүй. Энэ үед бол яах нь ялгаа нь юм байна тийм. За ингээд бидэд ойлгомжтой хөдөлгөөний pullback хөдөлгөөнийг бол ийм ойлгомжтой хөдөлгөөн явж үзнэ гэж ойлгох нь. За тэгээ энэ pullback бол яг үндсэн хэмжээгээ дуусгаад байдаад шилжүүлэгчийн ловын доотлолт нь стоп лоссыг тавиад 0-оос 1 гэсэн хэмжээг дээш нь тавина. Типинд тавигдана гэсэн. За ингээд ойлгомжтой. За жишээ үзье. Хэдүүлээ. За эхний жишээ. Энэ жишээтэй хэдүүлээ ажиллая те. Яг энэ хэсгийн хөдөлгөөнтэй. За энэ хөдөлгөөнтэй ажиллаад үзэх үед ойлгомжтой хөдөлгөөн явсан байна. Үндсэн хөдөлгөөн явлаа, pullback хийлээ, шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа. Pullback нь очоод нэгэн цэгийг шалгасан байна. За одоо энэ нэгэн цэгийг шалгах болон нэгэн цэгийг эвдэх үеүүдийг хэдүүлээ үзнэ. Яагаад юм бэ гэдгийг би толин тусгалын хөдөлгөөнөөс та хэд заана гэсэн. За тэгвэл энэ pullback-ийн хөдөлгөөнийг сайн ажиглавал яг энэ pullback-ийн хөдөлгөөнийг сайн ажиглавал шууд ингээд өсчихсэн хөдөлгөөн байгаас ингээд ногоон улаан гэдээ дууссан байна тийм. Энд нэг юм мэддэхгүй хэдэн лаанууд л явж байна. Энийг олохын тулд яах юм бэ гэвэл цагийг багасгачихна гэсэн. Энэ 5 минутанд хийсэн шинжилгээ байна. Pullback-ийг олохын тулд 1 минутанд хийчихнэ гэсэн. Тэгээ би сая хэлээдсэн те 1 минутанд үндсэн чиг авчвал 1 минутанд pullback-ийн хөдөлгөөнийг олж чадах авчна гэсэн. Тэгээ энэ жоохон төвөгтэй. Ягаад гэвэл 1 минутын ийм том шилжүүлэгчийн хөдөлгөөнийг авч ээж 1 минутанд ийм том бүхэл хөдөлгөөний pullback-ийг олдог байхгүй. Түүнээс 1 минутанд ийм жижигхэн хөдөлгөөнийг шилжүүлэгч гэж авчаад pullback нь олно гэдэг нь хэцүү. Чадахгүй гэсэн үг. За тэгэнгүүт эндээс 1 минутанд тэг тавиад pullback-ийг хөөсөн чинь үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback үндсэн хэмжээ ханлаа. Тэ? За бидэд эндээс сэлдэж болно. Окей, асуудалгүй. Яагаад гэвэл эндээс сэлдэд энэ зоонд нь ийм зоон үсгэж гэсэн үг байхгүй. Сэл гэх зоон үсгэж байна. Гэхдээ хэдүүлээ нэг нөхцөлийг мэдчихэж байгаа. Энэ нь юу юм бэ гэвэл ойлгомжтой хөдөлгөөний энэ pullback-ийн хөдөлгөөн явахдаа заавал нэгэн цэгийг шалгах хэрэгтэй гэсэн үг. Тэ. За энэ нөхцөлийг би сүүлдэн заан заяа. Тийм. Заавал шалгана. Яагаад юм бэ гэвэл хэдүүлээ энэ цэгийг шалгуулж ээж захиалга өгвөл алдах одоо нөгөө алдагдал хүлээх одоо зүйл нь ашигаас хамаагүй бага болно л гэсэн үг. Тэгээ энд нь зоон үсэг. За юм байна. За тэгэнгүүт энийг яах вэ? Энийг яг энэ төвшнгөөс хэдүүлээ сэл захиалга өглөө зооноо үсгэлээ сэлдлээ те. Окей. Эхний хэмжээ бол доошоо ханлаа гэсэн үг ээ. За дахиад энэ хөдөлгөөнийг үзье. Хөдөлгөөнийг аваад үзвэл үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback хөдөлгөөн доош явсан. Цагийн задлаад үзлээ. Энэ жоо хэсэг жоох ойлгомжгүй. Задлаад үзсэн үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback үндсэн хэмжээ. Энд ханжин те. Окей. Тэгвэл яах вэ? Баядж болно гэсэн үг. За тэгэнгүүт эндээс доош одоо хөдөлгөөнийг дахиад уншиж болно. Гэхдээ энийг би цагийн тусламжтай тайлна. Ганц нэгэн ийм гаждаг нөхцлүүд байгаа. Гаждаг гэдэг нь шилжүүлэгч болоо буцдаг ч юм уу те. Ийм нөхцлүүд байгаа гэсэн үг. За одоо энэ хөдөлгөөнийг бас байна.
дахиад pullback-ийн хөдөлгөөн нь ойлгомжтой хөдөлгөөн яваад дууссан. Тэгээд дээшигээ үндсэн хэмжээг нь авж байгаа юм байна гэсэн. За тэгэнгүүт энэ хөдөлгөөнийг хэдүүлээ задлаад үзье л та бас. Ойлгомжтой хөдөлгөөн маш гоё явсан. Үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн. За pullback-ийн хөдөлгөөн доош явлаа. Улаанлаа явж байна. Энэ pullback-ийг олж чадахгүй байгаа үстэй. Хэцүү уус. Ягаад гэвэл улаан энэ улаан бич явах юм хэн мэдлээ те. Чадахгүй байхгүй. Тэхийн тулд энийг яах юм бэ гэвэл цагийг нэг багасгаад үзнэ гэсэн. Нэг багасгаад дахиад ойлгомжгүй байл дахиад нэг багасгах гэсэн үг байхгүй. Тэгээ ингээ үзэнгүүд одоо энэ хэсэг ойлгомжтой байгаа шүү дээ те. Тэгмээс үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгч pullback үндсэн хэмжээ ханлаа. Бай. Энд. Тэгээ нөгөөхний тавьсан чинь энэ улаан юу хийсэн бэ? Ойлгомжтой хөдөлгөөн хийсэн юм шүү дээ. Тэгээд яг хөө эндээс нь buy дээш үндсэн хэмжээг авлаа, stop loss-ыг энд тавилаа. Ингэж явах нэ гэсэн үг. За юм байна. Ойлгомжтой хөдөлгөөний pullback нь ойлгомжтой хөдөлгөөн дуустдаг үе ийм байдаг байна. За тэгвэл хэдүүлээ одоо ойлгомжтой O1 хөдөлгөөнийг үзье. Ойлгомжтой O1 хөдөлгөөн нь яаж үүсдэг юм бэ гэвэл ийм л бүтцийг хийж байгаа гэсэн. За энэ бүтцийг сайн ажиглана шүү. За маш сайн ажиглана шүү. Тэ бас бичиж тэмдэглэж болно. Ойлгомжтой O1 хөдөлгөөн гэдэг тэгэнгүүт яг юу хэлээд байгаа юм бэ гэвэл энэ хөдөлгөөн бол хэдүүлээ нөгөө үзээд байгаа нэг ойлгомжтой хөдөлгөөн гэж үзээд байгаа энэ хөдөлгөөний л нэг юм туслах хөдөлгөөн гэж үзэж байна гэсэн. Туслана гэдэг нь зөвхөн pullback-ийн үед л үүсдэг. Хэдүүлээ өмнө ойлгомжтой хөдөлгөөн гэж үзэнгүүт нэг юм бүтэн цогц хөдөлгөөн үзээд байсан тийм. Тэгвэл энэ бүтэн цогц хөдөлгөөний нэг хэсгийг л энэ үгсгэж байгаа хөдөлгөөн багхгүй. Нэг л хэсэг гэсэн. За тэгэнгүүт энэ нь яаж үүсдэг юм бэ гэвэл эхний ээлжинд ойлгомжтой хөдөлгөөнийг танина. Бидэд одоо нөгөө нэг ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөнийг үзчихээл тэгэл юм олон талаас нь мүлжээд байгаа шүү дээ. Мүлжинэ гэдэг нь одоо нөгөө pullback гэдэг байгаа. За чигээ хэдүүл олдог болчлаа. Тэ? За ингээд нэг юм чигийг хэдүүл ойлгохдаг болчлаа. Тэгвэл энэ үндсэн энэ хэмжээ эхлэх төвшин яг хаанаас юм бэ гэдгийг л олох хэрэгтэй байгаа байхгүй. Энэ pullback тэгэл сайн мэддэг байх хэрэгтэй байгаа байхгүй. Энэ pullback-ийг дуустдаг үеийг мэдчихвэл яах юм? Доошоо явахгүй шүү дээ чинь. Тэ? Дээш л хэмжээ явах болчих. Нөгөө талдаа захиалга өгөхөд stop loss илүү баг тавигдана л гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэнгүүт энийг мэдэх хэрэгтэй. Мэдхийн тулд хөдөлгөөнүүд үзээд байгаа гэсэн үг. За нэг хөдөлгөөн нь толин тусгалын биш ойлгомжтой оны хөдөлгөөн. Энэ нь яаж үүсдэг юм бэ гэвэл үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн гэдэг ийм бүхэл ойлгомжтой хөдөлгөөн үүслээ. Тэгээд pullback-ийн хөдөлгөөнд нь оны хөдөлгөөн үүсгэнэ. Туслах хөдөлгөөн байна гэсэн. Ойлгож байна уу? За тэгэнгүүт pullback нь огцсон унах нь. Өмнө хэдүүлээ ойлгомжтой хөдөлгөөнүүдийг үзэх үед хөдөлгөөний хэмнэл нэг юм удаан явж жагаад огцсон өсдөг ч юм уу те ийм хөдөлгөөнүүд байгаадсан. Үндсэн хөдөлгөөн. Тэгэнгүүт энэ хөдөлгөөн шууд унах гэсэн үг. Ийм огцсон. Яг шилжүүлэгчийн хөдөлгөөн шүү. Шууд энэний дунд тийм дундын одоо ийм хөдөлгөөн байхгүй. Шууд унах. Шууд унахдаа хүмүүсийн алдаа дахиад хэлээ. Энэ хавцаа шууд унах үед нь энийг оны хөдөлгөөн гэж үздэг. Энэ биш. Оны хөдөлгөөн гэдэг бол огцсон шууд унахдаа нэгin цэгийг шалгах болон нэгin цэгийг эвдэх ийм үед энэ бол ойлгомжтой оны хөдөлгөөн байна гэж үзнэ. Ялгаа. За тэгвэл ойлгомжтой оны хөдөлгөөн гэж ийм хөдөлгөөнийг хэлдэг байх нэ. За энэ тохиолдолд бид бүхэн яаж захиалга өгөх юм бэ гэж тэ. Тэгвэл айгүй ингийн. Хөдөлгөөн огцсон мунна энэ хай цэгээс шилжүүлэгчийн хаяас огцсон мунаад энд лоб тогтоогод өслөө. Бидэд энэ хай цэгийг энэ лоб цэгтэй холбоо татна. Нэгin цэг гэдэг энэ цэг олдож байгаа. 0-оос 1 гэдэг үндсэн хэмжээ хэдүүлээ аваад хадгална. Тэмдэглээ байж байна. Тэ. За энэ бол минийх хаанаас явах нь гэдгийг шалгана. Шалгах үед энэ pullback дээш явж чинь доош унлаа. Явсангүй. Дахиад дээш явлаа. Магадгүй эндээс явлаа. Унахтаа. Яг энэ 0.1 гэсэн хэмжээ эндээс доошо давтагдах үед нь энэ төвшөнд явах уу? Байдаад типийг нь илүү тавиад типийн илүү тавьж байгаа чинь
энэ 0-1 хэмжээг эндээс дэшээ гэж үзнэ шүү дээ. Тэгээд стоп лоссын он хөдөлгөөний шилжүүлэгчийн лавын доотлол тавьчихна. Нөгөө бидэд ойлгомжтой хөдөлгөөнийг үзэх үед шилжүүлэгчийн лавын доотлол буюу энд байсан стоп лосс энэ лүү дэшээ шилжээд энд тавьчихна гэсэн үг байна. Давуу тал хийнэ гэсэн үг. Энэ яаж вэ? Ашгийг илүү их болгоод алдагдлыг багасгаж байна, тийм байна. Өмнөх алдагдал яаж байна? Ийм байсан, тийм. Тэгвэл алдагдлыг стоп лоссыг дээш нь сайхан зөөж өгдөг ийм хөдөлгөөн байх нэ. За тэгээд хүмүүсийн алддаг алдаа энэ байна. Та хэд ч гэсэн алдаж магадгүй. Тэ? Огцон уналтыг оног гэж үзээд байдаг. Энэ огцон мунчлаа оног. Тэ? Унлаа, өслөө 0-1 хэмжээд автлаа. Оногийн бүтэц мөн байгаас сая. Энэ шүү дээ. Огцон мунлаа, өслөө холбоо татлаа, 0-1 хэмжээг аваад хадгаллаа, хадгалсан хэмжээ сайхан явлаа. Нөгөө тийш нь бай, тэ? Ийм баггүй. Тэгсэн чинь энэ яг үс моз. Гэхдээ бидэд ойлгомжтой хөдөлгөөний хувьд үзэхдээ энэ огцсон муналд нэгэн цэгийг шалгах ёстой. Шалгахгүй тохиолдолд ийм бүтэц явчихдаг байхгүй. Ийм. Үндсэн хөдөлгөөн пулбак, шилжүүлэгч пулбак үндсэн хэмжээнд явуулах гэсэн. Энэ нэг тийм нөлөөг хөдөлгөөн болчихдог байхгүй. Яагаад нэгэн цэгийг энэ чинь шалгах ёстой байгаа юм бэ гэвэл энэ нэг ийм ойлголт байна. Эндээс ойлгомжтой хөдөлгөөн явж болно. Нэгэн цэгийг шалгачаад үндсэн хөдөлгөөн pullback тэ за шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback үндсэн хэмжээ гэхэд энэ төвшин нэг ялгааг болчихдог байхгүй тэ. Тэгээд окей энэ ловыг өвдөхгүй нь ойлгомжтой чиглэл дэшээ ч юм уу тэ. Ийм болчиход байдаг гэсэн үг. Тэгэнгүүт нөгөө энэ төвшингөөс бидэд ингээд баядахад эн чинь жоох аюултай. За тэгээ он хөдөлгөөнийг цагтаа ууж үзнэ. Тэгэнгүүт илүү ойлгомжтой болчихно. Ойлгомжтой хөдөлгөөний бүтцэн яаж үүсдэг юм? Он-ыг нь яаж үүсдэг юм бэ гэдэг зүйл илүү ойлгомжтой болно. За тэгээ саяны хөдөлгөөний бүтэц бол ийм хөдөлгөөний хийх аюултай байна те. Нөгөө үндсэн хөдөлгөөн огцон моноод өсөөд ингэж явсан хөдөлгөөн чинь үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак хийж аюултай байх нэ. Ийм байдаг. За хэдүүлээ бодит жишээ үзье. За бодит жишээ нь ийм. Хөдөлгөөний хувьд за энэ яг энэ сэтлэлт бол байж болж байгаа шүү дээ тий. Окей. Энийг 100% гээд үзье. 30-аас сугаас бага хувь тий. Асуудал. За үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн дэше явлаа. Энэ pullback нь одоо юм шүү дээ. Яг л энэ уналт тахгүй. Ойлгож байна. Цогцолцог унсан маа. Хөдөлгөөн баг. Тийм үү? Огцсон унсан. Энэ уналтын хөдөлгөөнийг л хүлээж ийн гэсэн. Энийг хүлээж яхад яг энэ огцсон минь унж байгаа энэ хөдөлгөөнийг ингээ хүлээж явах үед юу болох юм бэ гэвэл өсөлтийн хаанаас эхлэх юм бэ гэдэг үл. Явж хаад энэ төвшнгөөс өсөж байгаа хөөе. Бид хэдэд хийж үзүүлж байгаа нөхцөл яг энэ. Тэгэнгүүт энэ хааяг энэ лофттой холбоо татчихна. Тэгээд нэгэн цэгийг олоод авна. Олж авчаад 0-1 гэсэн хэмжээг аваад хадгална. Энэ хадгалсан хэмжээ хаанаас явах вэ гэдгийг тестлэн. За эхний өсөлт явлаа. Эндээс унлаа. Тэмээ зүү татсмаз. Тэгээ буцаад өслөө. Энэ уналтанд энэ хэмжээ явсан уу? Яваагүй. Явагдсан. Тэнгүү дахиад эндээс очиж жоод дахиад эндээс унлаа. Энэ уналтанд явсан байна уу? Явсан байна тийм. Тэгэнгүүт эндээс яг уу. Buy энд нь энэ шилжүүлэгчийн лавын доод stop loss дэшегээд би тавина гэсэн. Ийм хөдөлгөөн. Одоо pullback-ийн хөдөлгөөнийг болоход бас нэг тийм нүд жоох нэгдэж эхэлж байгаас. За тэгвэл дахиад хэдүүлээ үзье. За үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа. Огцсон мунлаа. Буцаад өслөө. Энэ огцсон мунлтын энэ хөдөлгөөнийг тэмдэглээд үзэх үед ийм огцсон мунлт явсан байна. Тэгээд өслөө 0.1 хэмжээг давтлаа. Энэ хэмжээг эндээс дэше давтлаа. Тэгээ хэмжээ дэше явах нь тийм. Энэ хэмжээ. Тийм байх гэсэн. За тэнд хань малгайгаа яцсан дуудаа. Энэ нөгөө захиалга өгч ингээ унтаад байвал мөнгө алдаад дуусна шүү. Идэвхтэй. Ойлгож байна нэг сая. Ойлгосноо. Тэгхгүй бол одоо сүүлд нь тэгээд нөгөө хүмүүс ингээд
яг тухайн үед зааж байхад ингээд хинэггүй. Тэгээ ингээд унтч мунтаад ч юм эсвэл ингээд хальт ингээд сонсож жагаад яг хичээл дуусаа явангууд ингээд багшаа энэ яах вэ? Багшаа энийг яах вэ? Багшаа энэ болохгүй байна гэд. Багшаа ингэ хийсэн чи инглээ гэдэг байхгүй. Яг энэ цаг хугацаанд асууна. Тэ? Тэгхгүй болонгууд тэгээд нөгөө сүулт нь яг миний заасан зүйлийг гол нь асуугаад идэх байхгүй. Яг заагаад дууссан зүйлийг асуугаад идэх гэсэн. Тэгээ яаж ч энэ чинь шууд мөнгөтэй холбогдож байгаа зах зээл, хатуу зах зээл, маш хатуу. Ингээ захиалга өгч унтаатай үйл тэгэл дансаа штай шүү дээ, ойлгомжтой. Ганц сонголт. За тэгээд пулбэкийн хөдөлгөөнийг бол яг ингэж олох нэ бидэд. За энийг маш сайн тогтоох нь байна. За нэг зүйлийг ингээд энэ хөдөлгөөнүүдээс ажиглахад те. Энэ пулбэкийн энэ ойлгомжтой он хөдөлгөөний энэ огцон мөсөлд байнга нэгэн цэгийг шалгаж явж байгаа. Заавал шалгаж байгаа. Энийг сайн ажиглах хэрэгтэй. Огцон мөсөлтөд эвдэн эсвэл шалгана те. Ийм л хөдөлгөөнийг заавал хийж байгаа гэсэн үг. За тэгээд энд яасан маань огцон мөсөлт явлаа, цагийн задлаад үтсэн чинь огцон мөслөө унлаа, 0.1 хэмжээг давтлаа, сел, стоп лосс доошо типи. Энэ нөхцөлийг хүлээн гэсэн үг байхгүй. За энэ нөхцөл байна. За энд мөн ялгаагүй. Одоо нэг энэ хөдөлгөөнийг хэдүүлээ ажиглал сая ингээл бактестингүүд яваад байгаа хөдөлгөөн шүү дээ. Яг үндсэн хөдөлгөөн яваад пулбэк хийгээл, шилжүүлэгч хийгээл пулбэк нь явснаа шууд явчихад байгаа тийм. Захиалга өгч чаддаггүй. Шууд ингээ явчихад. За тэгэнгүүт яаж өгөх юм бэ гэвэл одоо энэ байгаа байхгүй. Энэ пулбэк чи огцсон доош унсан. Ингэхдээ нэгэн цэгийг шалгасан. Буцаад дэшээ өссөн. Тэгэнгүүт энэ огцсон энэ уналтыг, энэ хааяг нь энэ лофтод холбож татаад тэгээд 0-оос 1 гэсэн хэмжээг аваад хадгалчихна. Энэ хэмжээ энд ингээд явах үед нь л баядаад типийг нь дэш нь тавиад стоп лоссыг энд тавьчихна л гэсэн. Ингээл болоо гэсэн үг. Тэгмүүд одоо энэ нэг улаанлаа гэд энэ улаанлааг яг одоо юу юм бэ? Яг энэ улаанлаа явж дуусаа пулбэк дуусна гэдэг юм боломжгүй байхгүй. Мэдэх боломжгүй шүү дээ бидэд. Тэгээ эсвэл энэ чинь улаан ногоон улаан байж болно те. Гэтэл энийг мэдээд байгаа шалтгаан нь үгүй нэг юм огцон монолт явна 0.1 хэмжээ давтагдах үед баядна гэсэн үг байхгүй. Энийг буцаад яадаг юм бэ гэвэл за маш товчхон та хэдэд танилцуулахад ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөн бол ногоонлаа улаан ногоонлоонд багтаж хөдөлнө. Тэ. За тэгэнгүүт нэг нь ийм ногоон өнгийн лаа явлаа. Нэг ийм ногоон өнгийн лаа явлаа. Ногоон болгочтой. За нэг ийм сайхан биетэй. Ийм ногоон өнгийн лаа явлаа. За энэ хөдөлгөөн юу хийсэн бах нь? Үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгч хөдөлгөөн хийсэн байх нь тий. За тэгээ магадгүй энэ пулбэкээ татаад унсан байна тий. Ингээд. За тэгэнгүүт шинэ лаа яах нь? Шинэ лаа жишээ нь нэг цагийн лаа. За шинэ лаа магадгүй за энд магадгүй дууслаа гэж бодоход за хааяг эвдээд унж болно тий. За эсвэл ингээд нээлтийн цэгээ хийгээд за тэгээ унлаа огцсон мунлаа. Тэгээ энэ огцсон мунаад буцаад өсөх үед 0-оос 1 гэсэн хэдүүл хэмжээг авч байна. Тэгээ энэ давтагдах үед нь л энэ нөгөө нэг цагийн анхны хийсэн ловыг энэ дахин шалгаж ийн гэсэн үг байхгүй. Тэгэл энэ лов хүчтэй байдаг гэсэн. Тэгэл баядчихж байгаа гэсэн. Энэ нь буцаад яадаг юм бэ гэвэл нэг цагийн лаандаа аваад үзэнгүүт энэ ихний 30 минут гэж байгаа. Дахиад энэ чинь 30 минут гэж байгаа. Эхний 30 минутантаа энэ ловоо тогтоосон нэг цагийн лааны сүүлийн 30 минутын лаан өмнөх 30 минутын ловыг шалгаж байгаа юм байхгүй. Очоод яг шалгаж байгаа юм гэсэн. Чеклж. Тэнгүүд яг эндээс яадаг юм бэ гэвэл 30 минутын лаан ийм лаа байлаа. Энэ лааг л очоод яг энэ ловыг шалгаж байгаа гэсэн. Тэгээ эндээс бидэд угаасаа нөгөө лааны бүтцүүдийг үзэнгүүд энийг хэвдүүл энийг хэвдэхгүй гэдэг ойлголтуудыг үзнэ. Тэгээд яг энэ 30 ловыг хэвдэхгүй гэж үзэл баяжиж байгаа байхгүй. Сонголт нь гэсэн. Яг энэ лов. Тэнгүүд энэ лов чи юу юм бэ гэвэл нөгөө нэг цагийн лов болоо 30 минутын лов болчихж байгаа гэсэн. Нэг хөдөлгөөн чинь нэг ийм л хөдөлгөөн байдаг бахнэ. За тэгэнгүүт дахиад хэдүүлээ хөдөлгөөнүүдэд үзвэл үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгч хөдөлгөөн явлаа, огцон мунлаа, 0.1 хэмжээгээ давтлаа, баядлаа, стоп лосс тавилаа типи. Дэшегээ. Дахиад энэ огцон мунлаа, 0.1 хэмжээг энлүү давтлаа, бай, стоп лосс дэшээ типи. Тэ? За юм бахна. За энд бол
энэ гол нь нэг сануулгах зүйл нь огцон мөсөлт яваад буцаж унах үедээ энэ ловыг эвдэхгүй байх хэрэгтэй. Энийг эвдэж болохгүй. Яг уу энэ хавьлаа дуусаа шалгаж мэлгаж болно гэсэн. Тэгээ 0.1 хэмжээгээ энэ лүү давтах үед нь сэл байна гэсэн. За ийм хөдөлгөөн байх нь. Тэ шилжүүлэгч. За одоо жишээ нь эндээс хэдүүлээ жишээ үзье. За үндсэн хөдөлгөөн явлаа. Pullback хийлээ. Энэ маус нь явахгүй нэ. Энэ танигдэж байна. Окей, танигдах. За эндээс хэдүүлээ үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгч хөдөлгөөн гэдээ үзлээ. Pullback ногцсон өссөн үү? Өссөн байна. За эндээс цагийн зад нэг багасгаад үзэнгүүт илүү ойлгомжтой болж байгаас огцсон өслөө буцаад унлаа. Энэ цагтаач ойлгомжтой байна дээ. Буцаад унлаа 0.1 гэсэн хэмжээг хадгалсан эндээс дэшээ давтагдаж байна. Одоо сэл үү? Сэл стоп лосыг тавилаа. Доошо TP тавилаа. Ийм байна гэсэн. За ингээд явсан чинь хөдөлгөөн доош. Нэг хөдөлгөөн гэж ийм л хөдөлгөөнийг хэлээд байгаа байхгүй. Ийм хөдөлгөөн. За тэгэнгүүт одоо хэдүүлээ маш товчхон жишээнүүд үзье. За энэ volatility 75 индекс гэсэн хөдөлгөөн байна. За одоо бид тийм бас таад магадгүй судалдаг баг. За үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн гэдэг хөдөлгөөн үүссэн. За энэ шилжүүлэгчийн хөдөлгөөн жоохон төвөгтэй хөдөлгөөн. Төвөгтэй гэдэг нь яг нэг юм тэгшимүүд олон удаа давтагдсан хөдөлгөөн багхгүй. За pullback нь огцон өсөлт хийлээ. За эндээс үзье. Үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн. Pullback нь огцон өсөлт хийлээ. Буцаад унлаа. Унахтаа 0.1 гэсэн хэмжээг эндээс дэшээ инлүү давтлаа. Сэлдлээ. Stop loss-о тавилаа. Доошоо TP. Ийм байх нэг гэсэн. За дахиад үзье. Үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн огцон өслөө унлаа 0.1 хэмжээ давтлаа сэл. За ойлын хөдөлгөөн үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгч өслөө унлаа 0.1 хэмжээ давтлаа. Энэ гэхдээ бас тийм гоё хөдөлгөөн болж байна. За үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн алтны хөдөлгөөн байна. Pullback нь огцон унлаа 0.1 хэмжээгээ эндээс доош давтлаа. Buy stop loss дэшээ TP тавигдах нэ. Сүүлдээ шилжүүлэгчийн хөдөлгөөн арай налуу болно. Энэ яг уу тийм бас энийг жоох алдаж л авсан л л да. Тийм. Тухайн нэг чинь нэлээд олон жил өмнө нэгдчихсэн. Нэг зүйлийг хэлэх шинжилгээ цаг хугацааны явцад байнгын хөгжиж байгаа. Бүх зүйл хөгждөг тийм. Технологи хөгждөг. Яг үүнтэй ижилхэн хөгжиж байгаа. Энэ хөдөлгөөнийг бол энэ хавьяас л юм л байна л да. Тэгээ энэ том pullback шүү дээ. Тэгэл энэ алтлаа л да. Тэг ялгаагүй энэ нэг ихгүй. Доош унаж байгаа тийм. Окей. За ингээд энэ удаагийн заах ойлгомжтой нэг хөдөлгөөн бол энэхүү дуслаа. За нийтэд дүгнээд хэлээ. Ойлгомжтой нэг хөдөлгөөн бол ойлгомжтой хөдөлгөөний туслах хөдөлгөөн болдог байна. Энэ хөдөлгөөн нь ойлгомжтой хөдөлгөөний нөгөө дуусах тийм бидэд ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөнийг үзсэн. Үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback гэж үзсэн. За A, B, C гэсэн төвшингүүдээс дуусна гэж үзсэн. Бидэд энэ A гэсэн төвшинг шууд хаях нь байна. Яагаад гэвэл энд хөдөлгөөн явж ивэл pullback дуусаагүй байна гэж үзнэ. B болон C төвшөнд хөдөлгөөн очивол одоо дуусчихна гэж үзнэ. B гэдэг төвшин ойлгомжтой хөдөлгөөний шилжүүлэгчийн нэгэн цэгийг наадлан шалгах энэ үе ихгүй. Нэгэн цэгийг шалгах үед pullback дуусчихна гэж үзэх нь. За ингээд энэ огцон уналтын хөдөлгөөн явлаа нэгэн цэг шалгалаа. Өсөлт явсангүй дуусаагүй байна. Дахиад явж хагаад энэ төвшингөөс өслөө. За тэгвэл C гэсэн төвшингөөс дуусчихин тийм. За тэгвэл 0.1 гэсэн хэмжээг хадгална. Хадгалсан хэмжээ энэ л давтагдлаа. Buy. Тэгээд stop loss дэшээ TP. Тавигдана гэсэн. Ийм байх нь тийм. За тэгэнгүүт нэг хөдөлгөөн бол үндсэндээ энэ pullback-ийн үед л ганц үүсдэг хөдөлгөөн байна. Ганцхан. Энэ pullback-аас л бидэд ойлгомжтой нэг хөдөлгөөнийг хайж олноо.